Миний бодож ирснаас тэгтээ хүнд юм байна гэхгүй. Тийм хаа. Би чамайг хийгээд байгаа амар хөнгөн байх гэж хэлсэн чи. За ингээд миний хийсэн цаас уу. Тий. Одоо ингээд харах уу. За тий. Вау. За. Саний шиг ингээд дээр нь дарчлахгүй бах тий. Тийм тий. Уушлаараа тэгж болохгүй шүү. За тэгээ баярлаа. Хамгийн анх бүтгүүгээ битгүү болохоо за энэ маань бас болох юм болоо доо барыг ажилд ордог ч юм уу гэд нэг бодцоо явж исэн байхгүй Lifestyle баа шүү дээ. Тэр одоо хэр зэрэг тийм ногоон бэ? Яана гэхгүй. Мэдээлэл технологийн 900-д бид цаасгүй хэрэглээг эрхэмлэх болсон ч бодит байдал дээр Монгол улсын цаасны хэрэглээ жилээс жилд өссөөр байна. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсын цаасны импорт 82 сая ам.долларт хүрч өмнөх оноос даруй 24.6%-аар өсжээ. Бидний өдөр тутмын бичих хэрэг хэвлэл болон ариун цэврийн хэрэглээний цаасны бараг 100%-ийг гадны зах зээлээс хангаж байгаа нь нууц биш юм. Манай урилгыг болохоор ингээ газарт булаад ирэх юм бол тэндээс нь урмал ургах боломжтой. Цаасан шашхыг үйлдвэрлэж гаргадаг болсон байгаа. Одоо ингээ байгуулагдаад 3 жил болсон 10 гаруй ажилтнтай тий ингээ зөндөө олон үйлчлүүлэгчтэй болсон гэдэг чинь одоо айгу мундаг санагдаж байна л да. Өнөөдөр бид малын аргал болон бусад хаягдал материалыг ашиглан цаасыг төрөл бүрээр янз бүрийн өнгөтэйгээр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг Repaper Studio-гийн үүсгэн байгуулагчтай уулзах болно. Энэ гоё студидтэй урьж авч ирсэнд баярлалаа. Манай урилгыг хүлээж авсанд бас баярлалаа. Хүрэлцээрсэн хэрэг баярлалаа. Одоогийн байдлаар танад яг ямар хог хаягдлыг дахин боловсруулж цаас хийж байгаа вэ? Бид нэр хамгийн анх ер нь аргалаар цаас хийж эхэлсэн. Одоо болохоор бид нэр Jason хог хаягдал хувцас, Downy хог хаягдал, Airs ширний өөдөөс, торгоны өөдөөс гэд аюу олон төрлийн хаягдлыг дахин боловсруулж цаас хийж байгаа. Сүүлд бас таны Instagram-ыг харж байхад нөгөө унсан шаралтан авчаар цаас хийж ийн гэдгсэн. Тийм тэгэхээр айгу гоё үнэштэй болоод гоё өнгөтэй бас гардаг гэдэг жисэн дээ. Repaper Studio нь өдөрт 1500 нэрийн утсыг гар аргаар боловсруулан гаргах хүчин чадалтай ба энэ нь 15 кг буюу 7.8 кг нүс хүчлийн хийн ялгарлыг хэмнэдэг байна. Мөн ус химийн бодисын хэрэглээ багтаа технологи ашигладаг нь хөрс усны бохирдлыг багасгадаг. За яг аргал маань ер нь цаас болтлоо яг нэг бүхэл өдрийн процесс болдог. Хамгийн эхлээд малчтаас авсан аргалаа гэрчээд болоход амархан болгохын тулд жижигхэн болгоод шредерлж байгаа. Жижигхэн болгосноос цаасныхаа түүхийд целлулоз гэдэг бодисоо ялгаж байгаа. Энэ маань болохоор ер нь юм яг өвслөг юм одоо хэсэг нь үлдэж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд энэ целлулозыг ялгаж авсны дараа бусад бас яг нөгөө цаасандаа орох түүхийдүүдтэй холиод ингээд буталж байгаа. За ингээд бутлангууд хоёрч юу гарч ирж байгаа гэхээр энэ цаасны тутан гэдэг юм шүү дээ. Тэгээ цаасны тутан болж байгаа байхгүй. Одоо яг энэ тутан нь яаж цаас болдог талаар харуулъя. За тэгээд эхлээд ингээд хിവэрээ тутангаа ингээд цутгаа гаргаад ирж байгаа. Ингэсний дараагаар болохоор бит хоёрт нэг юм болж байгаа байхгүй. Одоо ерөнхийдөө ингээд цаас маань хивэндээ орцоо. Одоо эндээс ер нь аль болох усыг нь аюулсан ялгаж аваад цаасаа нэгтэршүүлээд дарах юм бол юу гэн цаас маань болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаас маань ерөнхийдөө хатаад юм л доо. За тэгээд энийг ер нь хэд бараг сайн одоо яг хэрчээд А4-ийн хэмжээнд оруулаад тэгээд ер нь л. Монголын хувьд бол айгүй тийм шин байсан биз дээ. Аргалаар одоо цаас хийж ийн гэх тэгэхээр тэнгууд тэрийгээ яг бүтээгдэхүүнээ гаргачаад зах зээлд ингээд танилцуулсан гэж зөндөө одоо юм болдог бах тий. Тэр талаараа ярилцсан. Тийм хамгийн анх би бас нөгөө хүмүүсийн сэтгэлийн битгүү байгаа шүү дээ. Аргалаар цаасан гэхээр зарим хүмүүс муухай ингэж бодож магадгүй энэ ингээд баас байгаа шүү дээ. Ерөнхийдөө тийм болохоор яад юм болоо гэд ингээд явж ийсэн чинь нэг тэмцээнд орж таарад тэр тэмцээний нөгөө үеэр хүмүүсийн сэтгэл, шүүгчнэрийн сэтгэл өөр бас хамт тэмцээнд орж ийсэн хүмүүс хүртэл ингээд аюу гай санаа ингээд ямар ч монгол хүнд очиад аргалын цаас гэхээр амар эерэг сэтгэлтэй. Тэрэнд би бол аюу аттай гэж бодож байгаа. Тийм ээ тий яг хүмүүсийн иргээс монгох юм алга байхгүй санаа хэлэл танилцуулсангууд хүний нөгөө ирж байгаа сэтгэл нэг гоё тийм байна. Repaper Studio манай ивентийн маань урилгыг ийм дахин боловсруулсан цаасаар ихтэй тарьж болдог байдлаар ингээд одоо гаргаж өгсөн байгаа. За тэр нь ингээд бид нарт одоо огт хог хаягдалгүй ингээд байгальд одоо эерэг одоо нөлөөтэй тийм гоё одоо шийдэл болж өгсөн гэж харж байгаа. Дэлхийн нийтээр ер нь 2050 он гэхэд net zero буюу хүлэмжийн ялгаруулахаа зохисоё гэдэг зорилготой байгаа байхгүй юу? Бүх улсууд ерөнхийдөө яг нийт ялгаруулж байгаа хүлэмжийг хийгээд
тийг болгоно гэдэг зэрэгцэн маа. Тэр энэ зорилгын хүрээнд бидний одоо нөгөө оролцоотой оролцоогүй хэрэглэгч ойлгосноо ойлгоогүй бидний хэрэгжилж байгаа бүх юмнууд эргэн тойронд наажмаар байгаль дэлтэйгээр ер нь солигдол. Ямар сонголт авахгүй ер нь дэлхийд даяар ганцхан цаас гэхгүйгээр цаас, даав, одоо онгоцны бензин хүртэл байгаль дэлтэйгээр бид нэр яаж солих вэ гэдэг судалгаа хөгжүүлэлт айгүйх явж байгаа байхгүй. Яг миний ажигласнаар бол доктортой байдал гэдэг ойлголтыг бол одоо манай залуучууд бол айгүй нэг тийм алсын одоо зорилжээ те өөрсдөнд нь хамаагүй илүү нэг засгийн газрын түвшинд хэрэгжүүлдэг зүйлүүд ч юм уу те. Үнэндээ бол өгөө доктортой байдал гэдэг нь болохоор бидний бүгднгийнх нь одоо өдөр тутамдаа хийж байгаа сонголтуудаас үүдэж байгаа зүйл болохоор ер нь яг доктортой байдал гэдгийг яг юу ойлгох юм бэ гэдэг илүү ойлголтоо бас сайжруулад ямар өөрчлөлтийг ингээд хийж чадах вэ гэдэг дээр илүү тунгаагаа тэрийг бас хэрэгжүүлж чадвал илүү бас гоё хаа. Одоо ингээд байгуулагдаад 3 жил болсон 10 гаруй ажилтнтай тий ингээд зөндөө олон үйлчлүүлэгчтэй болсон гэдэг чинь надад айгу мундаг санагдчихээн л да. Яг уу яг ингээд ганцаараа юм хийгээд ингээд явхаар жоохон хүнэлттэй талууд гардаг байх л та. Тэр талаараа хуваалцвал. Манай компанийн хувьд одоо шаарах танк гэдэг ч юм те янз бүрийн нөгөө нэвтрүүлгүүдээр орж хөрөнгө оруулалтын санал авсан боловч ер нь бол ингээд хөрөнгө оруулалт авахгүй эцсийн байдалтай одоо үдэлж байгаа хгүй. Тэгэхээр миний бодлоор Монгол улсад яг нөгөө нэг мөнгөн ашиг биш өөр нөлөөг нь харж тэгж одоо хөрөнгө оруулалтын сан байгуулагдах бол хэрэгтэй байгаа. Ганц хоёр нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан боллоо гэд явж байгаа ч гэсэн уулзаад үзэхээр хөрөнгө оруулалтын сан биш бондор зээл болгодог үйлчлэг үзүүлдэг газар байдаг ч юм уу те. Бидний зорилго болохоор хөрөнгө оруулагчийн мөнгө өсөхийн хажуугаар хамгийн гол нь бас байгаль дэлтэй яг нөлөөлөл үзүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг утга учирыг балансалж хөрөнгө оруулдаг тийм бас хөрөнгө оруулалтын сан бол зайлшгүй хэрэгтэй байна. Дэлхийн хэмжээнд нөлөөллийн хөрөнгө оруулалтын зах зээл 1.1 их 80 доллар түрээд байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улс, Нидерланд, Их Британи болон Скандинавын орнууд хэрэгжилтээрээ тэргүүлж байна. Харин Монгол улсын хувьд энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор банкуд ногоон зээлийн үйлчилгээ санал болгодог ба сүүлийн жилийн тайлангаар дунджаар 600-аас 800 тэрбум төгрөгийг иргэд аж ахуйн нэгжид олгосон байна. Гэвч бодит байдал дээр санхүүжилт хүсгэд банкуд зөвхөн нарны эрчим хүчний самбар авах гэх мэт явцуу зориулалт хязгаарлалтуудын улмаас ногоон бизнес эрхлэгчид хүссэн зээлээ тэр бүр авч чаддаггүй байна. Анх яг энэ бизнесний санаануудаа гаргахдаа ямар асуудлыг шийдвэрлэн гэж зорж исэн бэ? Тийм. Анх болохоор ерөөхдөө яг цаас гэхээсээ илүү яг байгаль дэлтэй технологийн салбарт орнол ажилламаар байсан. Хэрэглэгдэхгүй хаягддаг юм юу байна? Тэр хаягддаг юмар яг ямар хүмүүсийн хэрэглэх юм хийж болох вэ гэдэг санаанаас ер нь эхэлжсэн. Тэгээ судлаад эхэлсэн чинь манай малын өвтөг буцаж амар супер төв хийдсэн. Малын өвтөг буцаас цааснаас гадна тий даав хийж болно. За бордоо хийж болно. Сүүлдээ ингээд олон улсад болохоор цаасан суурьтай батарей хүртэл хийж байгаа хгүй яа. Тэгвэл батарей чинь байгаль таягдахаар аюу хортой. Тэгмээс цаасан суурьтай батарей байх юм бол байгальд бас аюу тийм ээлтэй задардаг тийм батарей болдог гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд тэрээ бүр ингээд сайн судалгаа хөгжүүлэлт хийгээд явах юм бол аргалаас батарей үйлдвэрлэсэн болохоор нэлээд тийм супер төв хийдэг байгаа байхгүй. Тэгээд хойд болохоор ковидын үед яг байсан. Тэгээд ковидын үед болохоор нөгөө гар ариутгагч тийм спирт нөгөө нэг айгу одолж байсан шүү дээ. Тийм болохоор бас яг аргалыг нөгөө эсгээд тэндээс нь спирт ялгаж аваад тэгээ ингээд гар ариутгагч хийж болох юм ингээд ер нь айгүй олон санаа гарч болохоор байсан. Kidal брэндээ болохоор Paper Studio-тойгоо хамтраад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эсгэлтийн явцаас гарах хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүнд дагалдах цаасан шашхыг үйлдвэрлэж гаргадаг болсон байгаа. Paper Studio-г яагаад сонгох хэрэгтэй вэ? Манай сонгох хэрэгтэй аюу олон шалтгаан байгаа гэж бодож байна. За нэгдүгээр бид нэр байгаль дэлтэй үйлдвэрлэл. За 1 тонн цаасыг модноос үйлдвэрлэхийн тулд 17 модыг 5-аас 8 жил ургуулчаад усалж ургуулснаа тайраад тэгээд одоо 1 тонн цаас хийж байгаа хгүй. Харин 1 тонн цаасыг аргалаас хий гэхэд зүгээр нэг 10 өхрийн одоо 20 хоног ялгаруулсан аргалыг аваад боловсруулах юм бол 1 тонн цаас хийж болно. Тэгэхээр одоо хариулт нь тодорхой гэхгүй. Тэгээ нөгөө талаасаа бид нар бас яг Монголдо одоо үйлдвэрлэж байгаа. Манай Монгол улсын хуулиараа модыг ямар ч удаа төрлийн үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон байдаг. Тийм болохоор манай улсад яг анхдагч түүхийн эднээс цаас үйлдвэрлэдэг үйлдвэр бүр огт байхгүй. Жохон дахин боловсруулалтын юмнаас бол 2 дахь түүхийн эднээс цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд бол байгаа. Гэтэл анхдагч түүхийн эднээс цаас үйлдвэрлэж байгаа үйлдвэр ерөөсөө байхгүй. Тэгээд импортоор оруулаад ирэхээр ч олон улсын тээвэр тэгээд инфляц гэдэг ингээд яг цаас чинь ингээд одоо жил ирэх тусам илүү үнэтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө нэг импортын одоо бүтээгдэхүүнийг мод тарихгүйгээр Монголд хийж байгаа цаасан бүтээгдэхүүнээр сайлах юм бол бас агүй олон эдийн засгийн болон нийгэм талаасаа үр өгөөжтэй гэж хардаг.
Импортын хамаарал өндөр байгаа нь нэг талаас эрсдэл боловч нөгөө талаас цаас дахин боловсруулах, нэмэн үртэг шингэсэн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломж нээлттэй байгааг илтгэнэ. Тэгвэл цаасны импортын бүтцэд нэгэн сонирхолтой өөрчлөлт ажиглагдаж буй нь сав баглаа бодлын цаасны эрэлт юм. Уул уурхай, хүнсний үйлдвэрлэл болон хүргэлтийн үйлчилгээний огцон өсөлт нь картон хайрцаг, цаас уудны импортыг хөдөлгөгч хүч болж байна. Энэ нь байгаль орчин дээлтэй хэрэглээг дэмжих дэлхийн нийтийн чиг хандлага манай улсад ч нөлөөлж гялгар утнаас цаасан сав баглаа руу шилжих үйл явц эрчимжиж байгааг баталж байна. Яг бид нар бол ер нь цаас бол бидний яг эхлэлтэй хардаг. Одоо аргалаас цаасыг автомат үйлдвэр бариад илүү том хэмжээгээр цаасаа хийгээд үйлдвэрлсэн цаасаараа ер нь цаасан сав баглаа бодлын үйлдвэрлэх зорилготой байгаа. Цаашдаа аюул олон түүхийн эдийг байгаль дэлтэй аргаар боловсруулад маш олон материал үйлдвэрлэж болно. Тэгэхээр бид нар бол яг цаасныхаа үйлдвэрийг бариад тодорхой хэмжээний одоо ашиглалттай болсныхаа дараа дахиад яг байгаль дэлтэй материал үйлдвэрлэдэг судалгааны лабораторитой болохыг хүсэж байгаа. Тэгээд тэр судалгааны лабораториудаас бас яг нөө практикл аюул олон байгаль дэлтэй тийм технологи үйлдвэрүүд үүсгэх зорилготой. За тэгээд Repaper студийнхантайгаа манай Unitel Group ирээдүйд бас зөндөө олон гоё санаачлалуудыг хамтаа хэрэгжүүлэх баха. За тэгээд бусад байгууллагуудтай ч гэсэн байгаль дэлтэй бодит нөлөөтэй тийм гоё бас хамтуулыг бас санал болгож болох баха гэж бодож байна. Монгол улс төдийгүй дэлхийн дахны анхаарлын төвд байгаа асуудлыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй Repaper студиогийн хамт олон өнөөдрийн дугаарт оролцлоо. Дараагийн дугаараар бид хэнийг оролцуулах бол stay tuned. Энэ болонгууд маш том шилжилтийн эхлэл баггүй. 10 жилийн дараа ч юм 20 жилийн дараа аль хэдийнэ зүгээр л ингээд энгийн юм болсон юм гэсэн. Одоо дэлхийд даяараа шилжиж байгаа шилжилтийн аян эхлэл гэж харах хэрэгтэй.